Өнөөдрийн бүгдний үзэх сэдэв болохоор бамбай гэдэг нэртэй өгсөн байгаа. Өнөөдрөөс сурнаас хамтаа залбирна. Тэгээ бамбай гэж юу вэ гэхээр маш олон хүмүүс олон амьдралд ингээд олон зүйлсээс болоод ямар нэгэн шалтгаанаас болоод юу болдгоо бол хүмүүс өөрсдөө төгжсөн байдаг. Төгжнөд нь болохоор юу вэ? За намайг хүн ойлгодоггүй. Тэгээ миний энэ асуудлыг хэн ч ойлгохгүй. Ямар нэгэн байдлаар бас тэдгэр хүмүүсийн бас ингээд миний туулж байгаа юм ойлгохгүй яшиг ингээд ямар нэгэн байдлаар дахиж гомдохгүй тулд хүмүүс өөрсдөө ингээд төгжсөн байдаг, хамгаалцсан байдаг. Тэгэхээр энэ байдал бид нар яах вэ бол тэр өөрсдөө тэр төгжсөн байдлаасаа тэд бүгд гарах хэвээр чөлөөлөх хэвээр байгаа. Энэ хизээ ийм зүйл болдгоо бүгд тэр бас жоохон хамтаа ярилцъя. Ямар тохиолдол вэ бол ямар нэгэн байдлаар за гэр бүлийн гишүүдийн за эхнэр нөхрийн харилцаа сайнгүй байхад тэгээд нөхрийн нөхөр гэдэг аваад үзчих. За нөхөр нь одоо ямар нэгэн асуудалтай байлаа гэж бодоход тэр асуудлыг гэрийнхэндээ хэлээд ээжтэй хэлээд аавтай хэлээд тэгээд хэлснээс болоод аав ээж нэрээ дараа нь нөхөртөө нэрээ чи яагаад ингэж байгаа ингэдэг гэх юм ямар нэгэн байдлаар тэрвээ харилцаан донд сэв суугаад асуудал үүсэн тохиолдолд дараа нь нөхөр нь буцаж ирээ чи яагаад ингэж байгаа чи гэрийнхнэрээ ирж дайрлаа инглээд гэх мэтэр нэг анханасаа байснаас л асуудал уламд ордож байгаа. Уламд ордох тохиолдол яах вэ гэвэл улам дордоод ингэж байж байгаа тохиолдолд энэ зүйл нь юм сайн зүйл биш. Тэр энэ анхнаасаа тэгээд тэрний дараа юу болдгоо бол за ингэж гадагшаа гаргаад хэлчихээр сүүл нь би өөрөө буруудаг яршиг гэдэг хэлдэг чинь тэ бас руу сонсож байгаа хүмүүс надад эцэг ихтэй юм хэлээ сонсож байгаа хүмүүснээс мэрэгүүхэн гаргалгүйгээс залбирах юм уу чөлөөлөх юм уу залбирч туслах биш харин нэрэд байгаа асуудлыг уламд ордуулаа ичдэг өөртөө ямар нэгэн байдлаар оролцсноор дамжуулаад тэгээд үүнээс юу үүсч нэг бол тоочвоо тодорхой яг бамбай гэдэг зүйл үүсэж байгаа байхгүй. За яршиг болоо аав ээж тэлчгээр асуудалд ордог. Сүүлд нь дими юм билээ болчоо юм байхгүй тэгхгүй гэдэг. Тэгээд дараа нь яадаг бол тэгэд хүн өөрийгөө дахиж хамгаалж эхэлдэг. Өөрийгөө төгжиж эхэлдэг. Тэгээд нөхчин дажгүй дажгүй гайг болсон шүү дээ. Дажгүй гэдэг. Тэгээ гайг болоогүй л та. Зүгээр дахиж тийм байдал орохгүй тул байгаа. Гэхдээ асуудал хэвээрээ байгаа. Хүн ямар нэгэн байдал дээр ингээд гомдол шарах юм авчаараа буруу дөнгөл буюу өөртөө төгжээ хайчдаг. Тэгээ төгждөг. Тэгээд тэрийг бусад таацуулж харьцдаг. Ер нь л өөрөө хуурдаг байгаа байхгүй. Бодитолоор асуудал хэзээ шийдэгдэггүй. Зүгээр тэр байдлыг хүн шийдэхгүйгээр тэр байдал дотор яадаг бол хүмүүс юм өөрчлөлтийг дотроосоо гарахгүйгээр ингээд сэтгэл зүйд өөртөө төгжсөн. Энэ байдал дотор хүн байгаад байдаг. Заримдаа унасаараа байж чадхаараа байхгүй яг л өөрөө хамгаалцдаг. Энэ тэгээд нөхцөл байдалд яах юм бэ? Ямар шийдэл авах юм бэ? Бүгд үзэцгээе. Тэгээд эзний үгэн дээр хэлэхдээ Матай 11:28 дээр хэлэхдээ эцэж туйлдсан хүн дарамт өөрсөн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая гэж. Тэгээд та яг таны амьдрал яг эцэж туйлдсан тэр хэсэг байна уу? Та яг тэрхүү эдгэр чөлөөлөгдөх хэрэгцээтэй байна уу? Тэгээ бурхан танаас хэлж байна. Эцэж туйлдсан хүн дарамт өөрсөн хүмүүсээ бүгд над руу ирж байна. Бурхан руу ирэхээр би яах юм бэ? Яаж ч юм би бурханы өмнө хэлж байна. Бурхан минь би юм дарамт өөрсөн байна. Гэр бүлд маань иймэрхүү зүйл болсон. Би өөрөө төгжсөн байна. Өөрийгөө хаасан байна. Тэгээ би таны өмнө ирж байна гэдэг. Тэгээ хүн хаалгаа хүн төгжөөд хүн оруулахгүй байх сонголтод хүнд байгаа байхгүй. Төгжсөн хаалгыг хинч гаднаас балбаад орохгүй. Хаалга нь хаалттай бол хүн орч чаддаг байгаа. Тэр яах вэ бол бүгд ингэж ийм нөхцөл байдал бид нар яадаг вэ бол хүн зүрхсэглгүй тэр төгжсөн хаалгыг бурханд нээхэд хэнийг нээхэд тэр хүн орж тусалж чадна. Өөрөө төгжчихэд хэнийг ч оруулахгүй бол орж олддог байгаа. Тэгээд ийгсэн бурхан хүн дарамт өрсөн хүмүүсээ бүгд над руу ирээ. Би та нарыг амраая гэж байгаа юм. Та нарыг би амраахыг сонгож байна. Амраая. Бурхан бидэнд амралтыг өгдөг. Амралт гэдэг нь юу вэ? Ажил төрөл аливаа нэгэн зүйлсийг юу ч бодож санаж ингэн тэгнэ гэж хийхгүйгээр хийн гэж бодохгүйгээр яг амралтыг эдлэхээр амралтыг хүлээж авах байхгүй. Амарнаа. Тэгээ хүлээж аваа. Бурхан минь таны өмнө ирж байна гэдэг амралтыг хүлээж авна.
Тэгээ амралт бол бурхан аливаа бүх зүйлсээс ингэ чөлөөлөгдсөн амралтыг бурхан тэр амралтыг гэдэг. Тэгээ буулгыг минь өөр дөр авч надаас суралц. Тэгээ бид нар нэг би нэр ийм хийх хэрэгтэй, тийм хийх хэрэгтэй. Би нэг шийдэн ингэж тэг шийдэн гэдэг. Маш олон зүйл буулга буюу амьдралын зорилго, амьдралын ингэх хэрэгтэй. Би яст ингэ ном сайн уншихгүй, англиар сурахгүй болж бас сайн болохгүй. Одоо би ингэхгүй болохгүй гэдэг хүн маш олон зүйлс өөр дөр ачаад авчдаг. Мэдээж амьдрал нь хэрэгтэй зүйлс байвал хийх зүйлсийг хийн. Тэгэхээр тэр дарамт буюу буулга байж бол одоо өөрийн тавьсан өөрийн сонгоод өөрөө одоо орн орсон буулга байж буулга нь болохоор тэрхүү ачаа буюу тийм зүйл байгаа хгүй энэ чиглэл рүү би явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ хүн буулгыг минь өөр дээр ав гэж хэлэхдээ Есүс хэлэхдээ Есүсийн буулга буюу Бурхны өөрт нь гэж байгаа. Есүс Бурхан Аав Есүс Христийг энэ дэлхийр үлгээхдээ энэ хүн төрлөختний төлөө амиа өргөж хүн төрлөختний төлөө гэдэг аврахын тулд тэрхүү даалгаврыг өгсөн байхгүй. Тэгээ Бурханы хүслийн дагуу амьдрах тэрхүү дуулахыг өгсөн байна. Тэгээд энэ нөхцөл байдал бид нар яах вэ? Бид нар яаж ингэж өөрийгөө төгжсөн бэ? Яаж энэ хамгаалтаас энэ бамбанаас бид нар яаж гарах вэ? Хүмүүс эхлээд хүн дарамт өрсөн байвал бүгдээр Бурханы өмнө ирээд бүгдээр өргөцгөө. Яаж энэ байдлаас гарах вэ? Хүмүүс ингэж энэ бамбаатай байгаагүйг мэддэггүй. Ихэнх хүмүүс мэддэггүй, ярьдаггүй. Ялангуяа хажууд нь байгаа хүмүүс яагаад бамбаа өсдөг бол та магадгүй өөрөө бамбаа боёо хамгаалт ингэж алдсан байлаа гэж бодоход магадгүй та хажууд байгаа хүндээ хин нэгэндээ хамгаалт авахт нь та бас нөлөөлсөн байж магадгүй. Хүн юм хэлэнгууд нэг би юм амар хэцүү байна. Наад туслаач гэж хүмүүс нэг их ярьдгөө. Зүгээр жирийн энгийн юм ярьж явах тэрийг сонсохгүй байдаг бол яарч хурдан төргөн хөдлөөд тэр байдлаасаа бид нар гардаг байна. Тэгэхээр тэр байдал дотор байхгүй харин тэр байдлаасаа бид нар өөрчлөгдөж Бурхныг бид нар дуудсан дуудлагыг бид биелүүлэхгүй харин тэр нэг өөр байдлаар тэр хүнийг бамбаанд ороход нөлөөлсөн юм сүртэй юм чиг л хүмүүс хэлэх жишээ нэ тий. Хүнийг ойлгохгүй хажуудлаас юм сүртэй юу гоншигноод байгаа юм чи. Сүртэй шүү дээ. Яасан сэтгэл ядгүй юм чи гэд хажуудлаас нь хин нэгэн танд ирээд өөр хотлоор хуваалцаж чад та хин нэг бамбаад оруулсан байх магадлал яг ийм байх магадaltaй байдаг. Бас ялангуяа таньдас хүмүүс ингэж хандхаар яаж юм яг тиймэрхүү цаа яар шиг энэ дэмбийн ярьлаа энэ харин тийм ээ гэж хажууд харин тийм ээ жоохон сүртэй байгаамаа гэж өнгөрсөн боловч яг бодит байдлаар юу ч хийдэгтэйг уулын тусламж хүсэж ирсэн. Тэгээд энэ үүний дараа хин нэгэн тиймэрхүү хамаагүй нэг үг хэлэнгууд нөөдөө тусалж ийн гэж бодож байгаа байхгүй юм сүртэй энэ босож бидний үед ингэдэг байлаа гэдэг байл хин ч ерөөсө таны үед ямар яадаг гэсэн бэ гэж асуугаагүй хүн өөрийнхөө талаар ярьж байгаа юм байна гэхэд бид нар хажуудан сонсно. Хажуудаа хүнийг сонсно. Магадгүй яг таны амьдрал хин нэгэн тэгж сонсоогүй байгаа хүмүүс та сонсогч байгаа хажуудаа хүмүүсээс сонсогч байгаарай. Таны хажууд бас тэгж хамаагүй ярьсан тэр хүмүүсийг бүгдээр уучлах залбирлыг хий. Тэр бол хайртай дотны хин ч байж болно. Таны хайны жилч байж болно. Би одоо ойрд ингэ нэгсэн сүртэй юм чи. Чамаас илүү би хүүхдүүдэд хичээх гээд илүү ажилтаа гэдэг нөхөр нь хэлсэн гоод шууд тургуунаас хаагдаж магдаг жишээ нь хүн ингээд ийм сонголт байгаа байхгүй. Тэгээ тийм байж болохгүй. Яг ингээд юм хин нэгэн дээр эрэхтэй ингээд юм цуснаа боогоод ирсэн боолттой хүн ирнэ гэдэг тийм арга гэдэг. Тэрний үг бол хүн дээр ирэхэд ингээд юм цусна гоочсон ирж байгаа байхгүй. Тэгээ миний эндээс цус гоочсон байна. Энэ биенээр энийг ороогод өгөөч ээ. Цэвэрлэдэгч надаас цус гоожод байна гэд тусламж гуйж ирж байгаа хүн өөрөө амаараа илэрхийлэх үед яадаг вэ? Тэр хүү зүйлс нь биелдэг байна. Тэр зүйлс нь бий болдог, сайжирдаг байна. Тэгэхээр бид нар яах вэ? Тэдгээр бүхэл талбар дээр нийлэлтэйгээр бид нар харж хамгаалж бас хандах нь чухал байна. Тэгэхээр чухал байна. Тэгэхээр хин нэгэн дээр ихтэй тусламж гуйж ирэх нь чухал байна. Над туслаач ээ. Над залбираад өгөөч ээ. Тэгээ миний ингээд өөрийнхөө залбирлуудыг өөр хүн хуваалцахааргүй бол миний залбирлуудыг өөр хүнд хэлэхгүй гэж чадахгүй гэдэг. Асууна. Бити хэлээрэй гэж хэлчихэ. Нөгөө хүн хэлэхгүй гэж хэлж чадахгүй. Үнэхээр хэлнэ гэд надаас тийм тохиолж ирсэн миний юм бити хэлээрэй гэж чадахгүй би хэлнэ гэж байгаа юм. Яг та үнэнч байсан баярлаа. Тэгээ би дахиж амжмаа хуваалцахгүй. Одоо юу гэдэг тэр байдлаар тэр хүн чинь үнэхээр хэлж чадахгүйгээ хэлж штэ өөрөө мэдчих штэ. Тэгээ тэр байдал дээр дунгууд тэр үннээ хэлж байгаа байхгүй. Хүнд хэлэхгүй чадахгүйгээ таасан гот нь чаднаа гэвэл хуваалцсан чадахгүйг бол за миний хэлсэн юм цаашаа тарах юм байна гэж бодоод тэр байдлыг хүн анханаас өөрөө мэдээд тэгээ тэр байдалтайгаараа заавал мэдсэн ч мэдээ одоо ингээд тэр өөрийнх нь ховын зүйлийг хэмнэр мэдэх нь зүгээр тохиолдолд
ингээд тэгж хэлэхгүй байж болно. За хэрвээ тэр хувийн зүйлд хүн гаргалмааргүй байвал та аль болох гаргахгүй тул нөгөөнөөс бас тусламж хүсэж болно. Гэсэн гэхдээ тэр зүйлд харсан байлаа гэж гомдож юм шархаж өөрөө бамбаа авахгүй гэсэн үг юм аа. Тэр бүгд хамтдаа залбирцгаая хоошоо сууж исэн юм аливаа нэгэн байдлаар хүнд хэцүү байсан тэр байдлаас бүгдээрээ чөлөөлөгдцгөө. За яг таны нууцыг юм уу залбирлыг амьдрал нь танд хэцүү эсвэл таны хийсэн хоол ундыг гутааж анижлаа юм уу тэр хүмүүс ингээд гутааж доромдож исэн бол тэдгээр хүмүүс бүгдээрээ уучлал цэвэрлж явуулъя. Эзэн бурхан минь ээ таны өмнө ирж байна. Та нар намайг дагаад залбираарай. Хариун сүнсээ намайг дүүргэж өгөөрэй. Яг одоо намайг доромжилж би хэцүү байдлаа босдод хэлэхэд тэр хүмүүс яг тэр хүмүүс нэрсийг нийлээд ойлгоогүй доромжилсан гадуур ярьсан гэх зэрэг зүйлс болсон. Эдгээр хүмүүсийг өмнө уучлж байна. Зүрх сэтгэлээ цэвэрлж байна. Миний шархсан зүрхийг эдгэж өгөөч ээ. Та миний зүрхэнд сэтгэл орсон гомдлуудыг би гаргаж явуулж байна. Цэвэрлж байна. Есүсийн нэрээр. Амен. Тэгээ дараачих нь болохоор яг гомдоосон хүмүүсийг цэвэрлээ явуулж одоо яг тэрхүү өөрөө ингээд яг тэр тусламж ирээгүй байхад зүгээр яж явахад амьдралд юм хийсэн зүйлийг нь доромжилсан, гутаан доромжилсан тэдгээр зүйлсүүдийг цэвэрлэж явуулах хэрэгтэй байна. За би яг одоо хамтдаа санаа нэгдэж байна. Тусламж хүсээгүй зүгээр хүмүүст хэлэхэд хийсэн хоолыг мань хийсэн зүйлсийг мань доромжилж гутаасан тэр зүйлсээс болоод би шархалсан байна. Тэдгээр хүмүүсийг би уучлахыг сонгож байна. Есүсийн нэрээр. Амен. Амен. Халелуя. Хамтдаа залбирч байна. За өргөжлүүлээ. За тэгээд би яг одоо эцэж тойлцсон хүнд хэцүү байдалтайгаа өмнө таны өмнө ирж байна. Энэ хүнд дарамтыг минь таваараа. Би эцэж тойлцсон ядарсан байна. Харин би яг одоо өмнө тань руу ирж байна. Та намайг хамрааж өгөөрэй. Би таны буулгыг авч байна. Есүсийн нэрээр залбирч байна. Миний эмтэрсэн зүрхийг эзэн минь эдгэж өгөөрэй. Миний шархыг боож өгөөрэй. Та хамтдаа залбираа. Тэгээс яг энэ үгээр дамжуулаад хэн нэгэн лөө доромжлолын тэрхүү өөрийгөө доош нь үзэх үзлийн тэрхүү сүнслэг зүйлсүүдийг хамтдаа ажиллуулъя. Гомдлын хажуугаараа сүнслэг зүйлсүүд заримдаа хүмүүс татвар нэм гадны нэм наалтсан байдаг. Яг өөрийг нь гутгааж байгаа юм хийн гэхээр чи чадахгүй, чи болохгүй шүү дээ. Чи ийм бүдүүн, чи ийм ш гэж яриад байдаг. Тэр бузар сүнсүүдийг назараа Есүсээр хөөн залилж ин гаргаж хайж байна. Зайлуулж ин зайлцгаая гэж шааж байна. Назараа Есүс нэрээр зайлуулан гаргаж хайж ин хөөн залилж ин цэвэрлж байна. Назараа Есүсийн нэрээр зайлуулан гаргаж хайж байна. Хөөн залилж байна. Яг үгүй зайлгдж шааж байна. Өөрсдөө чөлөөлөөрэй. Намайг доош нь хийдэг, намайг гутаадаг бузар сүнсүүдийг, бузар шитгэрүүдийг зайлуулан гаргаж хийж, хөөн зайлуулж, цэвэрлж байна. Есүсийн нэрээр цэвэрлж, гаргаж хийж, зайлцгаагдаж шааж. Халелуя. Бурхан тань хайртай.
Бурхан таныг сайн сайхан байгаасаа гэж хүсдэг. Одоо энэ бомбатай энэ байдлаас бид нэр гарцгаая. Өөргөө хамгаалтын байдлыг бүгдээр баталгаая. Энийг бүгдээрээ цэвэрлэж урагш явцгаая. Дараа чи бас видеон дээр та бүгдээс хамтдаа залбираад төлөвлөсөн хийгээрэй. Тэгээд номер 2 дээр хөрөгчийн сэтгэлгээ гэж бас байгаа. Өнөөдөр 40 дээр явж байна. 2-ыг бас эргүүлэн сонсороо. Тэгээ буцаад ухраагаад бас бусад өөр бас хэрэгцээсээ зүс байгаа шүү. Ингэж юм бамбаагаар даваачаад өөрийгөө хамгаалцсан байдлаас ганцхан энэ байдлыг хин дэшигтэй хин жижигтэй биш. Та энэ байдлаас гарах нь чухал. Гарахын тулд энэ залбирлыг хийгээрэй, өргөдлүүлэн тэрхүү өөртөө гомддог тэр байдлаас гараараа, хүнд гомддог байдлаас гараараа гэж та бүгд уриалж байна. Есүс нэрээр залбирч. Амен. Халелуя.